Супер студент тэтгэлэг төсөл 11 дахь жилдээ хамтдаа гэрэлтий. Сайн байна уу? Их засаг олон улсын их сургууль цогц боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг Супер студент тэтгэлэг төсөл хөтөлбөрийн маань 11 дахь удаагийн улирал энхүү эхлэхэд бэлэн болоод байна. Супер студент төслийн маань хувьд гэх юм бол 10 жилийн хугацаанд нийтдээ 100 гаруй оюутнуудыг гадаадын өндөр хөгжилтэй орнууд руу ихтэй сургуулиудад 100% тэтгэлэгтэй буюу үн төлбөргүйгээр суралцуулсан тийм гайхалтай хөтөлбөр байгаа маа. За энэ жилийн үед 11 дахь удаагийн төсөлд маань шилдэг шалгарсан 10 оюутнууд маань Америк, Кипр, Япон, Солонгос, Энэтхэг, Хятад гэсэн орнууд руу 100% тэтгэлэгтэйгээр явах нь шүү дээ. Суралцах боломжтой гэсэн үг. Зөвхөн их засагчдад олддог алтан тасалбар бол өөрөө Супер студент тэтгэлэг төсөл маань байгаа. Тийм ээ? Энэ төсөлд маань 8 бүрэлдэхүүн сургуулийн бүх оюутнууд маань оролцох бүрэн боломжтой эрхтэй байдаг гэсэн. Манай их засгийн 7000 оюутан бүгдээрээ болох шүү, тийм ээ? Бүгд боломжтой. Нэгээс 3 дугаар курсын бүх оюутнууд маань оролцох боломжтой гэсэн үг. Энэ жилийн маань хувьд болохоор за энэ жилийн хувьд гэх юм бол англи, япон, солонгос, хятад хэл гэсэн энэ дөрвөн хэл дээр ярианы болон бичгийн шалгалтуудыг өгч оролцож байгаа гэсэн үг. Одоо 1-р шатныхаа өмнө өгнө шүү, тийм ээ? Энэ шалгалтыг өгөөд тэгээд тэнцэх юм бол 1-р шат буюу тайзны шалгаруулалтанда оролцсноо гэсэн үг. Супер студент төслийн маань хувьд бас жил бүр өөр нийгэм рүү чиглэсэн урайлгыг дэвшүүлж оролцдогоор бас онцлогтой байгаа, тийм ээ? За энэ жилийн үед гэх юм бол Let's Shine буюу одоо хамтдаа гэрэлтий гэсэн урайн дор явагдаж байгаа. Энэ маш олон залуусыг бас гэрэлтүүлэх боломж гэж харж байгаа тийм үү? Ингээд 11 дахь удаагийн төслөгөө хамтдаа гэрэлтий. За 11 дахь удаагийн маань төслийн хувьд оюутнуудад маань тайзны шалгаруулалтанд ямар нэгэн байдлаар сэдв өгөгдөг байгаа. Тэгэхээр оюутнууд маань 300 секундын хугацаанд тэрхүү тайзыг эзэгнэх. Тэрхүү тайзан дээрээс оюутнууд маань өөрийгөө яаж илэрхийлэх, яаж тайлбарлах тийм ээ? Яаж танилцуулахаа өөрсдөө сонгох юм шүү, тийм ээ? За ингээд хамгийн ихний оролцогч Чингис байгаа тийм ээ. Манай Чингисийн маань хувьд гэх юм бол Орос улбаны улс болон Монгол улсын кикбоксing улсын аврагт цолтой тулаанч залуу байгаа. Мөн дээрээс нь хэлний мэдлэг юу гэсэн бэ нэ? Орос болон одоо англи хэл гэсэн. Ер нь бол маш олон талаас өөрийгөө хөгжүүлсэн залуу байна тийм ээ. Бүгдээрээ итгэлтэй. Үнэхээр өөрийгөө бол сайн илэрхийлж байгаа нь бол харагдсан байна. За тэгэхээр сонирхолтой тулаанч залуугийнхаа илтгэлийг сонирхцгаая. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт их эзэн Чингис хаанаараа өгүүлсэн их засагчудаа. Та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Всем приветствую, дорогие ребята. Что собрались в этом зале? Вам желаю счастья и удачи от меня. Юуны өмнө их засаг олон улсын сургууль супер студент төслийг хэрэгжүүлж байгаа. Анхлан санаачиж хэрэгжүүлсэн, цорын ганц хэрэгжүүлсэн, цаашдаа хэрэгжүүлэх хамбаг хамт олон Түүлийн баярсан талбарснаа илэрхийлэн зүй осны хэрэг баг. Би их засаг олон улсын сургууль, хууль зүйн салбар сургуулийн оюутан Санду Жавын Чингис. Монгол улсын кикбоксинг улсын аварга, Оросын улбаны улсын кикбоксинг улсын аварга, MGL Fighting Championship мэргэжлийн хөдөлмөрлөний тамирчин Санду Жавын Чингис байна. Та бүхэнд бидний нэг бол боломжоо атгаад авах хэсгийн дагуу та бүхэнтэй хэлэн хэлцгээр бэлэн болсон байна. Би боломж гэдэг үгэнд итгэдэг. Би хувь зайнаас ч илүү боломж гэдэг үгэнд итгэдэг. Би хүн төрөлхтөн хувь заяаг давж гарахын тулд боломж гэдэг үгийг сэтсэн гэж би ойлгодог. Тийм ч учраас би өөрийн боломжийг атгаж авахын тулд энэ тайзан дээр зогсож байна. Боломж гэдэг зүйлийг ашиглахын тулд биднэрт нэг асуудал гарч ирж байгаа юм л да. Энэ бол бидний бодол, айдас, сөрөг бодлууд. Бидний сайхан ирээдүй, бидний сайхан амжилтыг доош нь уруу татж байгаа маргааш руу нөгөөд рүү дараагийн жил рүү хойшлуулж байгаа бидний сөрөг бодлууд юм. Өөрийгөө бодлыг өдөртөж чадсан хүн энэ дэлхий дээр боломжгүй зүйл гэж үгүй гэж би боддог. За энэ цэгийг би гэж нэг цэг авч үзье л да. Энэ цэгийг батаад улмаа хинч байж болно. Энэ цэгийг тойрон эргэлдэж байгаа бол бас л бидний хүрээлэн боорчин, бидний аав ээж ах дүүс найзууд. Энэ цэг дээр байгааз энэ цэг бол бидний зорхийг хүсэж байгаа, биднийг болохыг хүссэн, бидний ирээдүй болсон, бидний болохыг хүсдэг хүмүүс. Ерөнхий агуулгаар нь харж үзэхэд эдгээр бүгдээрээ л холоос арга жижиг цэгүүд, бүгдээрээ л адилхан хүмүүс. Бид хитрхийн нэгнээс хамааралтай байгаад байна. Биеийн хувьд, бид сүнсний хувьд бид хитрхийн нэгнийхээ бодлоос хамааралтай байгаад байна. Бид өөрсдөө чөлөөлөх хэрэгтэй. Өөрсдөө биеийг биш, өөрсдөө сүнсийг бусдын бодлоос чөлөөлөх хэрэгтэй. Өөрийнхөө бодлыг захирч чадсан хүнд ирээдүй сайхан гэрэлтэй байдаг. Ирээдүй таны амжилттай байх, ирээдүй таны амжилтгүй байх, ирээдүй таны эрүүл байх, ирээдүй таны өвчтөй байх. Энэ бүхэн таны өнөөдөр таны бодлоос шууд хамааралтай. Тийм учраас өөрийнхөө бодлыг өдөрдөн авч үзэж маргаашийнхаа боломжийг нээгээсэй гэж би та бүхнээс хүсэж байна. Бүгдэнд амжилт хүсье.
Здравствуйте, Чингис. Здравствуйте. Мне Приветствую. нравится ты. Пожалуйста, спасибо. Ты strong. Большой. Ясраа байхгүй тийм. За ер нь манай үндсэн бол хэл бол англи хэл, за солонгос хэл, хятад, япон гэсэн хэлүүдээр явж байгаа. Гэтэ чиний хувьд бол орос хэл бас чиний давуу тал болно. Тэгээ бас манай энэ одоо удаагийн төсөл бас чам шиг юм хүчтэй тэ төвшиг толгоор уул нөмөртөө ийм оюутан залуучуудаас хэрэг болох байхаа. Тэгээд хамгийн ихний салхийг хагалаад ингэ ороодсон маш баяр хүргэмээр байна. How do you promote Mongolia and Iksasag itself when you go to other countries or to other universities? Okay, How good will you question. promote it? Thank you. I think I'm a professional fighter, and I'm promoting my Mongolian fighters. In my country, my flag in my cage. In cage, I fight. I can promote my country. And my name is Chinggis Khan, like Genghis Khan, you know. Yeah. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Баяр хүргэе. Баярлалаа. Маш том даваагаа давлаа. Харин тэглээ. Яг анх тайзны харахад бол маш их сандарсан. Хүмүүс ингээл PPT дүндээ бэлтгэсэн зургуудаа хараад ирэн. Би жоохон буцаас онцгой өгсөн л дээ. Шууд үдгчтэй гарц. Миний илтгэх чадвар юм. Би энийг илтгэх өгсөн. Тэгээд их анхын тэмцээнийг сонссноос хойш нь бодсон. Би PPT хүртэл бэлдэж үзсэн л дээ. За ингээд ийм юм спортын хадлага. Спортоо таны мэдүүлэхээр яг хаагдсан сэдв болчиход. Хүн болгонд боломж олддог. Яг энэ боломжийг хүн болгонд тайлбарлахыг, хүн болгонд байдаг сэдв болохоор энийг тайлбарлахыг хүссэн, бодсон. Тэгээд яг өөртөө байгаа боломж нөөц юу вэ? Боломжоор л тайлбарласан даа. За тэгвэл шүүгчдийн сэтгэгдэл ямар шүү санагдав? Аа. Шүүгчдийн сэтгэл гайгүй л гэж би бодож байна. Ер нь бүгдээрээ тааламжтай байх, үлдчих болов гэж бодож байна. Ер нь бол тэнцэнэ гэсэн итгэл байна тийм үү? Итгэлтэй байна. 97% байна. За тэгвэл амжилт хүсье дараагийн шатанд нууцлаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн оролцогч маань өөрийнхөө хоббин дээрээ тулгуурлан англи хэлний мэдлэгийг өөртөө бүрэн эзэмшсэн мөн сайхан сэтгэлтэй тийм мундаг оюутан ба. Тэгвэл оюутантайгаа танилццгаая. Hello. Hello, judges. Today, I would like to thank you for this momentous occasion and this huge opportunity. My name is Satsuru, and I am also from 181 Law English. Today, I would like to say that I am older than my peers at 21 today and 22 in May. And why I joined this competition is mostly because to prove that the words, "it is never too late to try," should be and could be incorporated into Mongolian culture, and to prove that even when you age, it is never too late to learn anything or prove others different. This is not the first university that I have joined. The first university that I joined which I joined at 18. But I left due to personal reasons, which were its environment was not very student friendly and all that. What I would like to really show that is that I meandered for around 2 years after leaving the National University. And that is most of what I have to say. That, for example, this year's motto is "Let's shine together," right? So I'm here to show that, it's never too late to shine, to show that you just have to try. And if you can try, you can win. That is all. Okay, so how can you use this as a super student? How can you promote Mongolia and Iksasag in other countries when you go to different universities? I like to believe that if I would be chosen to go and win this competition, that I will be showing them that Mongolian people are tenacious, determined, that we won't stop until we win. And please tell us about your dream or goal and how are you going to achieve it? My current goal is to be, a lawyer, I think, mostly a criminal lawyer, to help people. And I do plan to, after I get my law degree, I plan to learn psychology so that I can help in another way too.
And the reason I have these goals is because my friends in the family have said that I'm very empathetic, very understanding. So I want to help people in any way I can. Why do you choose law first before psychology? Why not psychology first before law? I was under the impression that mostly law would set me straight first. I was kind of a, take my life quarter mile at a time kind of guy, not to plan too much. And why do you need psychology after? Psychology is mostly because after law you can understand people better and then correlate those understandings to law better, I think. So, how long have you been studying English, and where did you study your? I've been studying English since I was 11, I think, and I mostly learned by myself. I just learned through cartoons, YouTube, everything. I connected it to my hobbies, basically, to learn. Okay, thank you. Have you ever been in English-speaking countries? What? English-speaking countries, have you ever been to? Oh, no, I have never been outside my own country. Thank you for your time. Тайзан дээр багтаа хэр сандрав? Амар сандарсан. Гэхдээ сандралаа бас маш сайн нууж тийм ээ. Сандралаа давж чадах шиг боллоо тийм үү? Би бол тэгж татчих юм та. Тайзан дээр ярьсан зүйлс нь бол ерөнхийдөө үзүүлсэн үзүүлбэрийнхээ сэдвийг яаж сонгосон тийм ээ? Гол сэдв нь санаа нь юу байв? Шүүгчдэд юу хэлэх зөв? Сэдв ер нь сонгосон үйлдэл нь бол юунаас байсан? Манай ангийнхан бүгд тэр одоо 19-18 хүмүүс өөрөө тэгээ 21-тэй болох дээр ер нь тэрнээсээ голлож санаа авч ярьцгаа гэж бодсон байгаа. Шүүгч нарын сэтгэл хэр байв? Шүүгчний сэтгэл би нэлээд өндөр байсан гэж бодсон. Миний англи хэлийг ер нь сайн гэж үзээд нэлээд олон асуулт асуусан гэж өөрөө бодож үзсэн хэрэг. Өөртөө хэр ихтэй байна? Дараагийн шатн дээр хоёулаа ингэж уулзаад байж ах уу? Аль эсвэл үгүй гэж бодож байна уу? Би бол ер нь бол итгэлтэй байна. Дараагийн шатнууд бол бүрэн орж чадна гэдэг итгэлтэй байна. За яг энэ итгэлтэйгээрээ дараагийн шатнд хэрэгэд олцсон. За баярлалаа. Дараагийн оролцогч Ариун Туяа. Тэрээр хамтын хүч амжилт сэдвэн дор өөрийнхөө илтгэлийг бэлдсэн байна. Та бүхэн манай оролцогчийн маань дугаарыг үзснээрээ цогц боловсрол олгох хөтөлбөр буюу өөрийгөө олон талаас хөгжүүлэх нь оюутнуудад ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авах юм шиг. За сайн мэцэнэ та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Хишиг нэм хөвгтэй Ариун Туяа гэдэг. Би эцэг хууль зүйн сургуулийн 302 дугаар бүлгийн оюутан. За өнөөдөр миний тавьж байгаа илтгэл бол хамтын хүч амжилт би биш бид гэсэн уран дор өөр хэлтгэлийг танилцуулнаа. За би 2004 онд Архангай аймагт төрж өссөн. За бага наснасаа ийм цэвэр ичимтгий нэг зүйлээ заавал ингээд тууштай хийж дуусгадаг ийм тийм хичээнтгийн хүүхэд байсан. За тэгээ хүүхдүүдийн л адил ингээд ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд эцэг олон улсын сургуулийг сонгосон. За яагаад эцэг олон улсын сургуулийг сонгосон шалтгаан хамтын хүч амжилт гэсэн үгийг би яг бага наснасаа спортоор хичээлж өссөн болохоор яг энэ спортын замналаараа өөрхөн гаргасан амжилтаараа хамтын хүч бол ер нь би ганцаараа байдгүй юм байна. Би биш бид байд юм байна. Хизээч хүн ганцаараа амжилтанд хүрэхгүй ямар нэгэн хүний нөлөөтэй дэмжлэгтэйгээр хүн амжилтанд хүрд юм байна. Хизээч амжилтанд хүрчээд эргэж харчаад би ганцаараа амжилтанд хүрчлээ биш. Би энэ хүмүүсийн тусламжтай дэмжлэгтэйгээр би амжилтанд хүрсэн юм байна гэдгийг ойлгож авсан. За эцэг олон улсын сургууль маань надад хамтын хүч цогц боловсрол одоо эцэг сургуулийн үүсгэн байгуулагч ардын багш, ректор, шинжлэх ухааны доктор, Нямосор багш маань хүн төрөлхтний хамгийн том боловсрол бол хүмүүжил юм гэд бидэрт энэ сайхан үг хэлсэн байдаг. Тэгээд би бага наснасаа бадминтон, уйлуулын спортоор хичээлж эхэлсэн. Энэ спортоор хичээллэх гол шалтгаан багаар хамтран ажиллах, өөрийн одоо хамт олон нэг зүйлээ зориод тэр зүйлийнхаа төлөө хичээгээд явах юм бол ер нь амжилтанд хүрэх юм байна гэдгийг ойлгосон. За эцэг сургууль маань яг бас миний ингээд спортоор олж авсан мэдлэг туршлага энэ хамтын хүч амжилт гэдэг зүйлийг эцэг олон сургууль надад ингээд бий болгож өгсөн юм шиг санагдсан.
За тэгээд хүн болгон өөрийн гэсэн бага насны өвсөд мөрөөдлөөрөө мэрэгжилтэй байдаг. Тэгтээ мэрэгжилтэй хүрэхийн тулд заавал нэг за би яг тийм хүн болно. Би яг тэгнэ гэд боддогч яг тэрэндээ хүрэхийн тулд үйл авдаг хүн маш ховор байдаг. Энэний ард яг юу байдаг вэхээр маш их олон асуудал бэрхшээл, төсвөр хатуужил, нууц асуудлууд зөндөө байдаг. Яг одоо би энэ тайзан дээр бас яг өөрийнхөө нэг нуугдмал өөртөөгөө өрсөлдөөд зогсож байна. Тэрийн ард эцэг их ээж аав маань ингээд дэмжээ зогсоо байж байгаа. Энэ хүмүүсийн хөвчт нөлөөтэйгээр бид нар амжилтанд хүрдэг шүү гэсэн санааг ерөөхдөө өгсөн юм аа. За баярлалаа. Чамд одоо ингээд бас яг ийм жишээ байна уу? Одоо ингээд би яг тэн дээр ингэж амжилтанд хүрсэн шүү те. Олуулаа энэ дээр санаа бодлоо нэгжиж амжилтанд хүрсэн шүү гэсэн ийм юмудаас надад нэг хэлээд өгөөч төгөө. За би 17 наснда Монгол Улсын шгшээ багт оролцоод шгшээ багт өргөдөөд Япон улсад бадминтоны Азийн хүүхдийн наадамд оролцсон. За тэгэхээр Монголд яг ингээд 3 эрэгтэй 3 эмэгтэй яг 6хан хүүхдүүд зөвхөн ингээд өдрийн 3 бэлтгэлээр яг нэг зорилгоо хэдүүлээ заавал ядаж Монгол Улсынхаа нэрийг ихэн гаргахгүй маа гэхэд тодорхой нэгэн байрыг заавал эзлээд ирнэ шүү гэд бүгдээрээ яг нэг хүсэл зорилгынхоо төлөө өдөр болгон тэмцээд нэгнийгээ шантрах чивэл одоо ингээд би биш бид байгаа шүү чиний ард бид нар хамт байгаа шүү яаж ч аав Монгол Улсынхаа нэрийг гаргана гэсэн зорилготойгоор ингээд явсан. Тэрнээс үүдээд яг Японд руу очиод бид нар яг тус тэмцээд хүрэл медаль авсан. Тэгээ эргээд харахад угаасаа хин нэгний урам үг угаасаа хамт олон яг нэг зорилготой байж чадах юм бол тэрэндээ хоёр нь заавал үр дүн байдаг гэдгийг яг ойлгож авсан. За үзүүлбэрээ үзүүлэхэд хэр сандралтай тайзан дээр гарахын өмнө тайзны дараа үзүүлбэрээ үзүүлээ гарч ирсний дараас сэтгэлхээр ингээд шүнжингээ ихтлээ бэлдэж тэгээд яг ингээд тайзан дээр гараад ингээд хоёр талаас яг ингээд оюутнууд урдаас шүүгчнэр ингээд суудсан. Яг ингээд за би яг тэрийг ярина да энийг ингэж өргөжлөөж энэ үгэн дээр явна да гэж бодож байгаа л яг тэгээ бодоод харгаас яг ингээд яг толгонд амар сандард юм байна. Яг ингээд ярих чагаа агуулгаа нэг тодорхой ойлгох өөрөө ч баг ингээд ойлгохгүй яг юу яриад байгаа ойлгохгүй л тийм. За супер студентэслийг яагаад сонгосон бэ? Супер болохоор оролцож гин үү? Эсвэл супер болох гэж оролцож гин үү? Юу гэж бодож байна? Ер нь супер болох гэж л оролцож байгаа. За тайзан дээр үзүүлсэн үзүүлбэр чинь өөрөө чинь ер нь бэлэн төвшөнд хүрч чадсан уу? Өөрийнхөө яг хэлхийг хүссэн санаагаа хэлж чадсан гэж бодож байна уу? Ер нь л тодорхой хэмжээнд хэлсэн. Гэтэ ингээд өөрийнхөө яг бэлдэжсэнээр бол яриа хүрсэнгүй. За тэгвэл дараагийнхаа шатнд тэнцэхгүй юу? Тэнцэхгүй. Гэтэ тэнцвэл ихтэй харагч. Тэнцвэл тэгээ цааш хичээнэ. За тэгвэл дараагийнхаа шатнд олцъя. За баярлалаа. Баярлалаа. Супер студент 11 тэтгэлэг төсөлтэй хамт байгаа үзэгчдэд баярлалаа. Ингээд дараагийн оролцогч Бэлгүн цог. Бэлгүн цогийн маань хувьд 2 дахь жилдээ дахин оролцож байгаа гэдгээрээ илүү туршлагатай даваа талтай оролцогч байгаа юм байна. Тэгвэл яагаад одоо супер студент хөтөлбөрт маань ер нь жил болгон дахин оюутнууд маань оролцоод идэв юм болоо? Яалч байхгүй, алдаж болохгүй алтан боломж учраас оюутнууд маань алдахыг хүсдэг баг. Мэдээж үн төлбөр 100% суралцсан гэхээр алдчихгүй алдаж болдгоо алтан боломж. сайн байна. 안녕하세요. За өнөөдөр ямар ч их ажлын хажуугаар ингээд эцэг олон улсын сургуулийн супер студентийн энэхүү 11 дахь төсөлд ингээд илтгэл явах болсон доо. Түлээ баяртай байна. За энэ тусгаалan манай хөгжлийн бэрхшээлтэй манай оюутан маань ирсэн байна. Сайн байна уу? Миний нэг тэн тийм ээ. За миний нэрийг Бэлгүн цог. Өнөөдөр ажилдаа явцаар хагаад гин ирсэн баяртай байна. Их баярлалаа. За. Бид бүхний хувьд цаг гэдэг юу вэ? Бид бүхэнд нэг өдөрт 24 цаг оногддог. Бид бүхэн тэр 24 цагийг яаж хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж ийнвэ гэдэг бид бүхний хувьд маш чухал. Энд та бүхний харж байгаачлан цаг бол үйл явдлын дараалал. Мөн хөдөлгөөний үргэлжлэх хугацааг илэрхийлдэг зүгээр л нэг хэмжүүр. Харин энэхүү цаг хугацааг бид бүхэн хэрхэн яаж ашиглаж ийн гэдэг хамгийн чухал зүйл. Би сэдвээ цагийн менежмент гэдэг сэдвээ сонгосон. Цагийн менежмент бол бид бүхэн өглөөг сэрээд би тухайн өдрөө юуг хэрхэн хийх вэ? Юуг яаж төлөвлөх вэ? Миний өдөр тутамдаа өглөөнөөс орой хүртэл би юуг хийх вэ гэдэг миний хувьд маш чухал байдаг. Жишээлбэл хичээл,
ажил, бэлтгэл. Хичээл, ажил, бэлтгэл. Өдөр бүрийнхаа хуваарийнхаа дагуу хамгийн чухал зүйлээсээ хамгийн шуурхай, яаралтай хийх зүйлээсээ миний хувьд маш чухал гэж бодсон тэр зүйлээсээ эхлээд өдөр тутмынхаа амьдралыг төлөвлөж явах нь хамгийн үр дүнтэй. Та бүхэнд төлөвлөлтийнхаа багахан аргаас хуваалцъя л да. Хамгийн түрүүнд маш сайн төлөвлө. Би маргааш имлэг орох ёстой мó? Би маргааш хичээлд явах ёстой мó? Би маргааш бэлтгэлээ хийх ёстой мó? Миний хувьд хамгийн чухал. Хоёрдугаар, цаг бүрчлэн сана. Заримдаа хүмүүс илтгэлийнхаа цаг хугацааг мартчихдаг. Би энэний дараа юу хийж илаа? Нэрээ би тэрнтэй уулзсан гэсэн мартсан байж тээ. Яана? Энэ бүх зүйлийг үнэхээр биелүүлж чадахгүй бол амлах ямар ч шаардлагагүй. Өдөр бүр тэмдэглэл хөтлөл тархин дотор үргэлж бод. Гуравдугаар, минут бүр үнцэнтэй. Та бүхний ингээ өдөр будсандаа ингээ алхаж байгаа, гүүж байгаа, автобусанд сууж байгаа, автобусанд түгжирч байгаа тэр цаг хугацаа болгон чи та бүхэнд хамгийн үнцэнтэй байх хэрэгтэй. Дөрөвдүгээр, дүгнэлт. Орой та бүхэн гэртээ очиод уцаа уухад, найзуудтайгаа уулзаад, найзынхаа гэрт очиод уулзаад, инээгээд хоол хийж идээд ингэж явах чинь болно. Гэхдээ та бүхэн тэр тухайн өдрөө төлөвлөсөн бүх зүйлээ амжилттайгаар хэрэгжүүлж чадсан байна уугүй юу гэдэг чинь та бүхний үед маш чухал. Ингэснээрээ та бүхэн маргаашийнхаа төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийг үгүйсэхгүй. Та бүхэн нэг хүнийг танилцуулъя л да. Энэ хүн бол их засаг санхүү эдийн засгийн сургуулийг 2004-өөс 2008 онд бизнесийн удирдлагаар төгссөн. 2013 оноос 2020 он хүртэл Апу компани орон нутгад борлуулалтын гүйцэтгэх захирлаар ажилласан. Мөн яг одоо Аз Фарм Групп маркетингийн захирал. Мөн дээрээс нь оройдоо тоонод продакшн бүгд мэднэ тийм үү? Тоонод продакшн артистуудыг улам их гаргадаг, үнэхээр өндөр чанартай тиймхүү уран бүтээлийг гаргадаг. Тэр хүн эмэгтэй артистуудыг хариуцсан ерөнхий продюсераар нь ажилладаг. Би энэ хүнтэй өчтөрхөн товчхон ярилцсан юм л да. Танд цаг хугацаа хэрхэн санагддаг вэ? Та цаг хугацааг менежментээр орлол та яаж төлөвлөдөг вэ? Нэгт надад хамгийн их нь гэр бүл. Гэр бүлдээ бид нар өдөр тутамдаа цаг гаргаж байгаа хэрэгтэй. Ажлын 5 өдөр бид нар чаддгүй маа гэхэд ядаж амралтынхаа 2 өдөртөө гэр бүлдээ бид нар үргэлж цаг гаргаж байгаа хэрэгтэй. Хоёрдугаарт үүрэг хариуцлага. Бид нар тэр зүрх хичээлдээ явах ёстой л бол бид нар хичээлдээ явах ёстой. Яагаад гэвэл тэр чинь миний ирээдүйд маш их хэрэгтэй. Гуравдугаарт амлалт. Би чамтай өнөөдөр уулзнаа. Эсвэл би чамтай маргааш уулзнаа. Би чамтай хоёулаа өглөө маргааш 9 цагт уулзъя. Би өглөө 9 цагт унтчих юм бол би ямар ч амлалт өгöd хэрэггүй. Энэ улам миний үнц нь болоо тэр хүний үнэлэмж маань буурч ийна л гэсэн үг. Дөрөвдүгээрт итгэл. Та бүхэн ирээдүйд хүнийг ангаана. Та бүхэн тэр хүмүүс очиод баярлаа гэж хэлхийн тулд та бүхэн тэр очино. Та бүхэн тэр хүмүүсийг итгэнэ. Та бүхэн тэр те ямар ч хамаагүй хэргийн гүтгэлэгт очичоо та бүхэн тэр очиод тусламж гуйна. Та бүхэн тэр асуудлыг шийдэж өгнө. Тэр хүмүүс та нарт итгэх ёстой шүү дээ. Яг тэрнтэй адилхан та нар тэр хүмүүсийн асуудлыг шийдэж өгнө гэдэгт итгэлтэй авах хэрэгтэй. Хамгийн сүүлд нь хүнд заал гэсэн бол бит хоёрын ярианд төгсөд хүн заал гэсэн бол заавал хэлсэндээ л хүрч байгаарай. Энийг та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж. Мөн хариуцлага гих зүйлийг үргэлж дотроо тунгаан бодож эргцүүлж яваарай. Хамгийн төгсгөлд нь бит хоёрын ярианы сүлд надад чи бэлгүн цогоо чи маргааш илтгэл тавихтаа ганцхан энэ үгийг л хэлээд өгөрэй гэсэн. Тэр үг бол энэ. Бид бүхэн насан туршдаа бид бүхэн 4-р курс, 6-р курсээ төгссөнийхаа дараа их засаг хэмээх энэхүү овгийг бид нар насан туршдаа өөрөөр овголж явна гэдгийг та бүхэн санаж аваарай гэж надад дамжуулсан шүү. Та бүхэн миний энэхүү ярьж байгаа энэ цөөхөн 3 минут, 4 минут, 5 минутын хугацааг та бүхэн анхааралтай сонсно. Маш их баярлалаа. Бид бүхэн хаанч их засаг гэх энэхүү сургуулийнхаа нэр хүндийг өндөр төргөж явах ёстой шүү. Баярлалаа. 안녕하세요. 안녕하세요. 그 가방 왜 가지고 나오셨어요? 이 가방은 이유를 얘기해드리면은 네 아침부터 저녁까지 아침에 내가 학교 다녀와서 오후에는 내가 이몽거리에서 그 소화를 통역사로 일했다가 저녁은 바로 그 TV에서 뉴스 통역사로 또 일합니다. 그래서 저녁 8시에 일 끝나면서 저녁 9시부터 11시, 밤 11시까지 또 운동이 있어요. 그래서 이 가방을 아침에 집에서 내릴 때마다 이 가방을 계속 같이 다닙니다. 이 계속 다녀서 이 밥도 있고 옷도 있고 이 축구 신발 옷 그런 것들이 다 여기 있어요. 네, 그래서 이 이유를 알려드려야 돼서 가져왔습니다. 그래요. 아이고 잘하셨네요. 그리고 오늘 네? 잘 했어요. 예.
그리고 오늘 그 렉처를 이렇게 준비했는데 너무 잘 정리했네. 네. 네, 잘하셨어요. 고맙습니다. 감사합니다. За бэлгэн зөвд баяр хүргэе. За өнгөрсөн жилийн супер студенттэй бас оролцогч өнгөрсөн жилээс хойш одоо мэдээж одоо төвшин ахаад орж ирж байна. За цагийн менежмент гэдэг сэдв бол ялангуяа энэ оюутан залуучуудад одоо маш чухал сэдв. Ер нь бол дийлэх мэдээллийг бол өгсөн. Ягаад гэвэл чиний одоо ярьж байгаа зүйл чинь хугацаатай. Тэгэхээр энэ хугацаанд тааруулаад энд одоо бас хөрөлцөж ирсэн оюутнууд бол за мөн дээрээс нь одоо телевизийг үзэн сууж байгаа олон залуучуудад урам зориг өгсөн ийм одоо олон зүйлийг амжуулж яваа манай шилдэг тэргүүний оюутнууд юм. Нэг бэлгүүн зөвхтөө бол одоо баяр хүргье. Тэгээд Усайн Болтын нэг хэлсэн үг байдаг шүү дээ. Ер нь бол тэмцээн одоо алдартай ойрын зайны гүгч тийм ээ. Тэмцээн гэдэг зүйл бол яг тэр өдрөө бол шийддэггүй. Өмнө нь одоо хэр их бэлдсэн, хэр их одоо цагийн менежменттэй байсан, зөв бэлтгэлтэй байсан хүн л одоо тэнд одоо тэмцээнээс аль түрүүн одоо хэдэн сарын өмнө хэдэн хоногийн өмнө ялагч нь тодорхой болсон байдаг. Зөвхөн тэр өдөр шийдэгдэггүй гэж хэлжсэн тийм үг би бас их санаж идэг. За тэгээд бэлгүүн цагийн хувьд бол одоо яг энэ менежментийн одоо зүйлийг одоо ингэж ойлгож цаг нараа зохицуулж хичээл сургалт ажил амьдралаа ингээ бүх зүйлийг зохицуулаад явж одоо багшийн зүгээс бол одоо бас маш их том баярыг хүргэмээр байна. Тэгээд энэ орж байгаа өнөөдрийн энэ супер студентийн шалгуултанд бол томоос том амжилтыг бол хүсье. Баярлалаа. Хүн ер нь амжилтанд хүрэхэд ямар хоёр зарчим чи одоо олон зарчим байгаа бах тий. Зөв чиний хувьд хамгийн топ 2-ыг нэрлэгээвэл ямар хоёр зарчмыг ер нь баримтлах ёстой вэ? Чадна гэсэн бол чи чадчих чараа гэдэг нэг бодол өгдөг. 17 настай NTV телевизэд орохдоо би чи чадна гэд өөрөө NTV телевизээр ингээ алхаа орж явахдаа сүүлд нь би өөртөө итгэлгүй болсон байсан. Гэсэн чинь өдөрт би NTV телевизэд ажиллаа 3 жил болсон байна. Төрийн байгууллагт ажиллаж чадахгүй байхдаа гэж бодсон. Ийм Монголиод очиж уулзсан. Намайг авахгүй байхдаа гэж бодсон чинь араас нэгтээс ажилдаа ороорой гэж хэлэхэд нь бас үнэхээр их баярлсан. Хөлбөмбөгт би амжилт гаргахгүй байх гэж 10 жил хөлбөмбөгөөр хичээлсэн. 10 жилийн дараа би дээдлийг аваргалсан. Энэ бол техникийн афан. Чи чадна гэж бодж илээвэл чи чадчих таа. Баяр хүргэе. За баярлалаа. Энэ удаагийн супер студент 11 төсөл маань өнгөрсөн удаагийнхаас нь ямар ялгаатай санагдав? Ер нь бүхэл зүйл өөр. Аха. Яг өнгөрсөн 10 удаагийн төсөл дээр мэдээж бид нар сэдв аваад тэр сэдвийнхаа хүрээнд л бид нар яг ингээд хайрцаг дотор байсан бол энэ удаад маш бүх оюутнуудад чөлөөтэй сэтгэх боломжийг ирэхэд олгож өгсөн нь маш сонирхолтой байлаа. Яг тайзан дээр ярьсан зүйлүүдээс чинь яг энийг үлдээсэн байна да. Аль эсвэл яг тайзнаас бууж явах хугацаанд энийг ярьж чадсангүүтэй гэсэн юм байсан уу? Яг хүн болгонд л тийм асуудал бол байдаг шүү дээ. Яана энийг л ярьцдаг байж дээ. Энийг буруу ярьсан байна да гэдэг. Мэдээж тийм асуудал бол яг байсан л да. Гэхдээ ерөөдөө бол яг өөрийгөө хуваар үнэлэх юм бол өөртөө итгэлтэй 99%. Тэгвэл үдснийг өвн би өгье. За баярлалаа. Яг тэр дутуу үлдээсэн юмнуудаас хамгийн чухал гэдгийг нь манай камер харж байгаа юм гэж. Чухал гэдэг нь юу хэлмээр санагдсан те. Би биенээ сайхан хайрлаарай л гэж хэлмээр байна да. Би биенээ сайхан хайрлаарай. За шүүгчд маань чамайг бас хайрлах болтгоо. За баярлалаа. Анхны удаагийнх биш, хоёр дахь удаа. Тэгэхээр өмнөх удаагаас анхныхаас илүү хариуцлагатай байгаарай, илүү өндөр амжилт гаргаарай. Нэст амжилт хүсье. За баярлалаа. За. Чи чадна л гэсэн бол чадна гэдэг ураг байнга өөртөө хэлдэг. Өөртөө итгэлтэй октын төлөөлөл босон отгон совдынхаа үзүүлбэр болгон итгэлтэй танилццгаая. Бид бол хүнийг хөгжиж штэ. Хүнийг хөгжүүлж улсын хөгж. Өдрөөс өдөрт хөгжиж байгаа дэлхийн ертөнцийн зэрэгцэн хөгжихийн тулд улс орон төдийгүй компаниуд тасралтгүй суралцах шаардлагатай болж шинжилгээний хөгжлийг олж харж шинэ цагийн дээд боловсролд улам ойртож эдгээр яаж баялаг болох вэ? Түүний хэрэгцээг улам бүр ухамсарлаж байна. Ямар дүнтэй төгссөн чухал биш. Тэр хүний хандлага юу вэ гэдгийг л хардаг болсон. Орчин үеийн нийгмийн хамгийн чухал үнэт зүйл гол хөрөнгө нь үргэлж шин мэдлэг хайж байдаг стандарт бус шийдвэр гаргах чадвартай хүн юм. За сайн байцгаана уу?
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Отгон Сувд гэдэг. За надад өнөөдөр 30 жил BS 3 тэг гих сонирхолтой бас утга агуулгатай сэдвээр өөрийн бодлоо та бүхэндээ хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. За энэ жил манай сургуулийн 30 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ бол бидний хувьд бахархал, түүх, уламжлал, хөгжил дэвшлийн илэрхийлэл юм. 30 жилийн өмнө манай сургуулийн анхны сурагчид анги танхимд анх удаа хүл тавьж зүгээр нэг хичээл заалгах биш, ирээдүйн биднийг бий болгох анхны алхмаа хийж ийсэн үе. Интернет ухаалаг утас, ухаалаг анги гэж огт байгаагүй. Одоо бодохоор яаж суралцж байна гэж гайхмаар. Гэхдээ тэд харилцаа, хүн чанар, хичээл зүтгэл, мэдлэгийн үн цэнийг ойлгож өнөөдрийн бидний суурийг тавьсан. Мөн орчин үеийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж одоо бид 3 тэг үед 30 жилийн огтон амьдарч байна. Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол шинэ үеийн боловсролын шинэ стандарт, шинэлэг сэтгэлгээтэй сурагчдын иргэн юм. Бид одоо ухаалаг үтс ангиудад хичээлж байгаа. Интернет хиймэл оюухан, цахим сургалтын платформуд бидний өдөр тутмын хэрэглээ болсон. Сурах арга барил маань ч өөрчлөгдсөн. Өмнө нь багш төвтэй суралцдаг байсан бол одоо сурагч төвтэй сургалт, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, асуулт асуух зориг дээр тулгуурладаг болсон. Би өөрийгөө 3 тэг үеийн оюутан гэж боддог. Би зөвхөн ном уншдаг биш, харин мэдлэгийг сонирхож, судалж, асуудалж, шийдэхэд ашиглаж чаддаг болсон. Энэ бол 3 тэг үеийн боловсролын хамгийн том ялгаа. Тэгэхээр 30 жил VS 3 тэг гэдэг нь өнгөрсөн одоогийн зөрүү биш, харин ч нэгэн цогц түүхийн хоёр өөр үе шат юм. 30 жилийн түүх бол бидний суурийг тавьж өгсөн 3 тэг бол ирээдүйн хүргэх хаалгын ирээдүйн код юм. Бид ирээдүйн Монголыг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэгч бидний мөрөөдөл, зорилго, сурч мэдэх хүсэл маань 3 тэг боловсролоор улам илүү тодорсоор байна. Би өөрчлөлтийг айж хүлээж биш, өөрөө өөрчлөж болж оролцохыг хүсдэг. Эцэст нь хэлэхэд 30 жил бол өнгөрсөн түүхийн маань бахархал, харин 3 тэг бол бидний ирээдүйн боломж, шинэ үеийн хүч юм. Бид зүгээр л ирээдүй биш, бид ирээдүйг бүтээх одоо юм. Намрыг үтсэн эрдмийн өргөө минь 30 хаврыг өгсөн харин доо минь олон мянган залуусын үерэхлийн дурсан штэ Отод болохын хүслээр жигүүр хийсэн Хязгааргүй Отод ирсэн яг агшныг маш сайн ашиглаж чадлаа. Үнэхээр гоё дууллаа. Гайхалтай байлаа. Дээр нь саяны тавьсыг илтгэлж гисэн маш тийм ээ сонирхолтой. Дээр нь чиний өөртөө одоо тавьж байгаа шаардлага одоо урам зориг, итгэл найдвар, хобби гэдэг бүх юм чинь энэ дотор багтцсан харагдаж байна. Дээр нь чиний дуу хоолой ямар их өөртөө итгэлтэй байгаа юм бэ гэдэг нас эндээс харагдаж байна. Тэгээд ямар ч байсан чамд энэхүү одоо супер студент 11-т оролцож байгаад нь баяр хүргэе. Улам хичээгээрээ амжилт хүсье. Баярлалаа. За, тус одоо баяр хүргэе. Англи хэл дээр өөрийгөө нэг товч танилцуулаад гаж. За. Hello everyone. My name is Otgон Suvd and I'm very excited to introduce myself today. I am a third year majoring in accounting. My biggest goals in own university. My hobbies, my goals is to become someone who makes a positive difference. I want to choose a career where I can help others keep learning and use my creativity. Би
бичлэг дээр их анализ өгөөд маш их төлөрсөн л дөө ийм юм байвал зүгээр юм байна гэд тэрийг гайг үзэж чадсан гэж бодож байна. Дараагийнхаа шатанд өөрийгөө тэнцэнэ гэж бодож байна. Шүүгчнэрийн зүгээс өөрт чинь юу гэж хэлсэн? Айгүй нааштай байсан л да. Ингээд төлөвлөгөөч чинь цагийн ингээ менежмент чинь маш сайн байна гэж хэлжсэн. Тэгээд хэлэх баха гэж найдаж байна. За тэгвэл дараагийн шатанд нь амжилт хүсье. Баярлаа. Сайн байцгаана уу? Намайг Ганжуур гэдэг үндэсний инженер технологийн сургуулийн 122 дугаар бүлгийн оюутан байна. Тэгээд би энэ тайзан дээр гарч ирээд өөрийгөө бусдаас мундаг, би ийм шүү, тийм шүү гэж магтаж дөвөөлөх гэсэн хүсэл надад байсангүй. Яагаад гэвэл хүн болгон өөр өөрийн гэсэн өгөгдөлтөй, магадгүй өөр өөрийн гэсэн түүхтэй, сурсан мэдсэн зүйлтэй байгаа учраас би энэ тайзан дээр гарч ирээд өөрийнхөө бяцхан нэг түүхээ ярих гэсэн юм. Энэ түүх нь надад магадгүй дурсамж эсвэл надад үнэхээр хэцүү байсан тэр нэг он цагийг илтгэх юм. За би та нарт энэ түүхээ ярьж өгье. 8 дугаар ангиа төгсдөг зүүн би дугуй унж яваад нэгэн ослд орсон юм. Тэр ослоос би илгийнхаа талыг бичсэн гэсэн онцтой эмнэлэгт үргэлжсэн. Тэгээд маш хүнд хаалгааны дараа би олон хоногийн хэвтрийн дэглэмтэй сахисан. Тэр үед намайг эмээ минь, ээж минь ээлж ээлжээрээ сахидаг байсан. Одоо гэхдээ миний эмээ энэ дэлхийд байхгүй. Гэхдээ хүүгээ тэнгэрээс хараад баярлж байгаа гэдэгт нь би итгэлтэй байна. Магадгүй эмнэлэг твтдэг байхад миний толгоон дотор яг л хоёр бодол үргэлж эргэлддэг байсан. Тэр бодол бол би орой унтвал өглөө сэрэх болов уу? Өглөө сэрсэн ч би яг ямар зоригтой, яг ямар хүн болох вэ гэдэг бодол орой болгон миний толгой дотор орж ирж би орой болгон орондоо уйлдаг байсан. Гэхдээ би маш олон мундаг эмчнэр, мундаг хүмүүсийн ачаар орноосоо боссон, эдгсэн. Эдгээд эмнэлгээсээ гараад 7 хоногч дэглэн баригүй бяцхан жаал. Хичээлдээ, бэлтгэлдээ гүгээл л очихсан. Тэр үед анги руугаа орох мөч, бэлтгэлийнхаа заал руу орох тэр үе. Миний амьдралд үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй халуун дулаан үе байсан. Би 12 дугаар ангиа төгслөө маш олон зүйлүүдийг хийж бүтээсэн байсан. Магадгүй өөрөөрөө бахархсан. Магадгүй өөрийгөө илүү хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Монгол улсын 18 удаагийн аврах хамтлагийн тамирчин дэлхийн аврахт бэлтгэсэн 21 аймаг 9 дүүргээр хэрэгжсэн дэлхийд чамайг дуудаж байна боловсролын тэгш бус хүртээмжтэй байдлыг тэгш хүртээмжтэй болгох гэж хүүхдүүдэд мэдлэг мэдээллийг түгээсэн гэх мэт маш олон үн цэнтэй шагналуудыг би өөрөө бий болгож чадсан. Тэгээд хүн хэрвээ зөв замаар явбал амьдрал түнд бэлгээ өгдөг гэдэг шиг их засаг химээх энэ том гэр бүл надад үу таалгаа нээсэн юм. Энэ тэтгэлэг намайг болон миний амьдралд маш том өсрэлт авчирч ирээдүйн доктор, профессор юм уу? Монголдо төдийгүй гадаадад дэлхийд маш олон залуучуудын хүсэл эрмэлзэл болсон, зөв үлгэр дуурайл үзүүлсэн тийм мэрэгжилтэн болоход надад маш том түлхэц дэвшилт авчирхад итгэлтэй байна. Хэрвээ намайг сонгох юм бол би өөрийн бүх хүчин чармаалтыг дайчилж тултлаа хичээх болно гэдгийг амлаж байна. Тэгээд энэ итгэлээ би инхүү дуусгаж байна. Бид нар болох ёстой, болж чадах тийм хүнээ бүтээх гэж хичээцгээе. Баярлалаа анхаарал тавьсан явдалд. What characteristics do you have in order to win Super Student? My one different thing. I was a middle school. I have been 14 years of dancing, ballroom dancing and shoulder sport. And my qualification of value and. Thank you. Thank you. Чи английнхаа нөгөө бичгийн шалгалтын дээр айгу өндөр оноо авсан байна. Тэгэхээр нөгөө ярихаасаа илүү чиний бичих чадвар одоо илүү гэж ойлгож болохоор байна уу те? Бичих чадвар арай дажгүй. Нүг би юунд 10 жил байхдаа зөндөө нүг тэтгэлгүүд орохыг хичээдэг байсан, зорддог байсан. Тэгэд айгүй их эссе бичдэг байсан байхгүй. Тэгэд ярих тал дээр болохоор арай илүү монголын давмгаад хөгжсөн байсан.
За баярлалаа. Баярлалаа. За баяр хүргэе. 11 дахь удаагаа зохион байгуулагдж байгаа Super Student-с оролцоод маш том даваагаа даваад гараад ирлээ тийм үү. Ер нь бол бас бусад орцолцогчдыг бодох юм бол сандрал маш бага байлаа тийм ээ. Бэлтгэл маш сайн байгаа харагдлаа. Тэгэхээр яг энэ үзүүлбэрийг хэдийн хугацаанд бэлдсэн бэ? Энэ үзүүлбэрийг яг түрүүл хоногийн 2 дахьад үзүүлэх хэрэгтэй байсан шүү дээ. Тэрнээс өмнө ер нь бол хаашаа ч явна уу, одоо юу хийж гинөө хамаагүй ингээд ер нь бол яриад өөртөө яриад явсан. Манай шүүгч нарын маань сэтгэл ямар шиг байсан? Шүүгч нарын сэтгэл ер нь бол айгүй дайггүй байсан гэж бодож байгаа. Тэгээд яг нэг англи хэлний шалгалтын дээр яг нэгдүгээр тавьж исэн. Тэгээд сая ярих одоо шалгалтын дээрээ жоохон тиймэрхүү гэсэн. Тэгээд яг тэртэл дээр жоохон сэтгэл дундуур байгаа хаа. Ярьсан гол сэдв бол яг өөрийнхөө туршлага дээр үндэслээд ямар туршлага хөрөнгөлүүлсэн тийм ээ. Энийг яаж ашиглахын тэр талаар ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ санаагаа яг яаж гаргасан? Энэ санаагаа би нэг супер студент өмнөх супер студент төсөлд орсон Базраа гэд манай ах байдаг хгүй. За. Тийм тэр ахтай ярилцаад байгаа би ингээд супер студент ер нь бол орноо гэд бүр төрөөжлээс одоо ингээд асуудаг судалдаг байсан байхгүй. Тэгээд яг супер студент төхөж ирээд тэг ихний шалгаруулалтандаа ороод тэрснийхаа дараа яг ямар сэдвээр яриулах хаа ингээ гоё байх уу гэд. Чи угаасаа ийм зүйлийг ингэж тоолчаад тэгээд тэрийгээ өөртөө ингэж гоё пүүшилж ашиглавал гоё юм шүү гэд ярьсан үндснээр бид хоёр боловсруулаад тэгээ ярьсан. За би бол хувьдаа чамайг дараач хашаад тэнцсэн байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд бас дээрээс нь чи өөртөө ийм ихтэй байгаа юм чи хоёлаа. Дараачихын шатанд өөртөө чи өрсөлдөгч нартай хандаад нэг үг хэлээд их ба. Би яг өөрийгөө танаас сайн гэж хэлэхгүй бас муу ч гэж хэлэхгүй. Гэхдээ яг ондоошил бол маш том давуу тал. Тэгээд амжилт хүсье. За оюутан ганжуурын үед гэвэл одоо өөртөө тохиолдсон бэрхшээлийг даван туусан түүхээ бидэнтэй хуваалцлаа шүү дээ. За энэ одоо түүхээрээ биднэрт бас одоо хүн болгонд боломж үргэлж нээлттэй одоо өөрөө хичээвэл боломж үргэлж байдаг гэдгийг бассан ойлгуулж өглөө шүү тийм ээ. Тэгэхдээ бас ганжуур маань өнгөрсөн жилүүдийг ч гэдэг юм уу энэ төслөө илүү сайн судлаад илүү сайн бэлдэж чадсан бол уг нь бол бас манай Вильям багш маань жил болгон л асуудаг асуултууд асууж байсан тийм ээ. Гэхдээ одоо ганжуурын үед маань өөртөө итгэлтэй байгаа нь маш том давуу тал болж байгаа. Ер нь бол маш том давуу тал шүү дээ. Ингээд энэ удаагийн маань дугаар өндөрлөж байна. Мэдээж супер студент тэтгэлэг төсөл маань их засаг олон улсын их сургуулийн хамгийн том нэрийн хуудас байгаа. Ингээд 11 дахь удаагийн маань төсөл үргэлжилсээр байна. Супер студент тэтгэлэг төсөл 11 дахь жилдээ хамтдаа гэрэлтээ. Намрыг үзэн эрдмийн өргөмэ Гучин хаврыг угсан харин дүмэн Олон мянган залуусын үерэхлэн дурсамжтай Авдад болохын хүслээр чигүр хийсэн Хязгааргүй одоо дэрэгсэн Хязгааргүй ахтаргой тэнгэрийн удмаа Хязгааргүй аюутан залуусын хүсэл Хязгааргүй арайгүй минь Сурагч ахуй цагийн цангинсан дуутай Сэргэлэн цаваа хүүхдийн
шулгансан дуутай эрдэмтэн малун багшийн их хөлсийн ундраа эртний түүхтэй Монголын эвийг зангидсан их засаа ирээдүй их засаа хязгааргүй